Дархан хотод байртай гэр бүл хүүхдийн цуслангийн бүтээн байгуулалтын ажил ундрсаар байна. За өглөөнөөс өчигдөр бүрээ тасартал хийдэг үлээ. За манайх бол ерөнхийдөө дандаа гар ажиллагаатай. Манай тог гэж байхгүй. Тийм учраас тог гаргадаг мотороосаа. За тэгээ миксерээр ажиллуулна. За бусад юмнуудаа бол ерөнхийдөө гараараа хийн. Дандаа тог гаргадаг мотор ажиллаад байвал бензин досны асуудал их гардаг учраас ерөнхийдөө гар ажиллагаагаар явна. За тэгээ байсгээд түрүүхэн 4-5 тонн цемент авсан бол дахиад 4-5 тонн цемент авж гин. За материал татчихин. За тэгээ банд чулууваас татж байгаа. За тэгээ гэр бүл хүүхдийн цуслангийн бүтээн байгуулалтын буюу хүүхдийн гол, хүүхдийн усан сан, хүүхдийн тоглоомын талбай, саксны талбай, гүнжийн цамхаас ажиглах, сүүдрв сарвч хийх, за сүүдрв сарвчмда зочин гэж дэрхэд ая тухтай байх нөхцлөөр сайхан бэлдэж байгаа. Бас нэг сайхан үнгүү тоглодог бильярд тавья гэж бодож байна. За бүл өмгийн нэг тоглоом байдаг. Залуучууд их тоглодог. Тэрийг бас тавья гэж бодож байна. За хамгийн сүүлийн ажил бол ханкуугийн цайз хийх ажил байна. За ханкуугийн цайз хийх ажил маань хөрөнгө өмгөнөөс болж зогсох магадaltaй байгаа учраас та бүхэн маань миний зохиож байгаа суглаанд маань сайхан оролцоод 5 сарын 31-нд тодрох 25 азтантай 10 сайхан хүүхдийн явдаг, унаад явдаг машины азтан, 5 хуухсан өчүүдлогоо сүлийн азтан, 10 сайхан шинэ шүлэг хоньны гиз толгойн азтангаар тодрох энэ суглаанд маань оролцоод ханкуугийн цайз хийх ажлыг маань сайхан дэмжиж оролцоод өгөөрэй та бүхэн маань. За суглаа маань 5 сарын 31-нд нэг суглааны ирэх 30 мянган төгрөг. Дээр харагдж байгаа дансанд усныхаа дугаарыг бичээд явуулахад бүртгэгдэж ороод 5 сарын 31-нд азтан маань тодорч ханкуугийн цайз сайхан баригдаж 6 сарын 1-ндтэйгээ та бүхнээ хүлээн авах болно.